imagine the surprise of the disciples when they were sitting in that room. Та нар ингээд тэр өрөөнд суучсан дагалдагч нар хэр их гайхаж биширснийг та нар төсөөлж чадах уу? The rushing wind. Ингээд салхилж байсан. And then came the flames of fire. Тэгснэ галын дөөл тэр газар бий болсон. Then new words, new languages. Тэгснэ шин хэлүүд бий болсон, шин үгүүд тэр газар байсан. That wind was like a sudden blast of warm air coming over the Hungai Range mountains. Гэтэл тэр салхи болохоор яг ингээ хангай нуруудаар дамжуулаад ирж байгаа яг тэр гинтийн тэр хүчтэй салхи шиг байсан гэ та ба. And sweeping across the Mongolian plain. Тэгээ яг Монголын тэр тал нутгаар дамжин тэр чигтэн хөндлөн тулах тэр салхи шиг. It flowed out of that ger where they were meeting. All that energy, it flowed out into the street. Тэгээ ингээд тэр салхи болохоор тэр зөвхөн тэдний байсан өрөө гэрт болоод мөн гадна хүртэл нөлөөж салхилсан ба. And within a few hours, Peter was addressing a crowd that represented individuals from every nation on earth. Тэгээ хэдхэн хормын ардаас те Петр яг тэр улс үндэстнүүдэд тэр сайн мэдээг тунхаглаж эхэлсэн байна. And he may have said something like this. Тэгээ тэр ингэж хэлсэн байгаа. Hey, I know what you're thinking. Тэгээ та нар юу бодож байгааг би мэдэж байна. These people aren't drunk. Энэ хүмүүс те цогтой хүмүүс биш ээ. They're followers of Jesus of Nazareth. Эдгээр чинь Назарын Есүсийн дагалдагч нар байхгүй да. And they have a power within them that is like nothing you've ever seen. Та нарын хазээж хаанч хараагүй тэр хүчээр эдгээр дүүрсэн байгаа маа. And despite opposition, эсэргүүцлийг үл хамааран one day there will be millions of people all over the world just like that. Энэ дэлхийд дээрх сая хүмүүс яг та нар шиг ийм байх болно. What Peter was saying, he was declaring that it was Pentecost and the world will never again be the same. Тэгээ Петр яг юу тэр үед тунхаглаж ирсэн бэ гэхээр энэ бол Пентекостийн өдөр үүнээс хойш дэлхий яг иймээрээ байхгүй шал өөр байх болно гэж хэлсэн байна. But you know, it was a very different scene 50 days earlier. Гэтэл энэ яг үйл явдлаас 50 өдрийн өмнөхийг ухрааж харах юм бол энэ шал өөр зүйл болсон байна. See, Peter was a disciple of the most radical rabbi that had ever existed. Энэ дэлхий дээр байсан хамгийн тууштай тийм багшийн шав бол Петр байсан байна. Had amazing crowds following. Маш гайхалтай хүмүүс түүнийг дагж ирсэн. Түмэн олон дагж ирсэн. Did incredible miracles. Гайхамшигуд бий болж ирсэн. And then he was killed. Тэгснээр тэр алуулсан байна. But he rose from the grave. Тэгээд тэр дахин амьдэрсэн. Maybe as many as 500 people saw him. 500 гаруй хүн түүнийг харлаа гэж бичигдсэн байд. And then all of a sudden the disciples were left in a quandary. За тэгэхэд гинт нэг мэдхэд дагалдагч нар одоо юу ихэ мэдгүйгээр түүнийг орхисон байна. So a lot of them decided that we can't hang around here in Jerusalem. олон тэднээс олонх нь эдлээ ингээ Иерусалимд байж яа гэж хэлсэн. So they wandered back north up to Galilee. Тэгээд тэд Иерусалимд байж байхаар бүгдээ хоошоо яваад Галилей нур руу явъя гэж шийдсэн байна. Галил нур руу. They probably bumped into one another in the streets and what are you up to? What's going on in your life? Ингээд гудамжинд дараад амьдрал чи юу болж байна? Юу болж байна гэл. They were really at a point where they had a very significant question they had to answer. Тэгээд тэд нар тэр үед маш чухал асуултанд хариулах хэрэгтэй болсон байна. What do we do now? Бид нар одоо юу хийх вэ гэж 50 өдрийн өмнө шүү дээ. So Peter's the one who was the spokesperson for a lot of them. Тэгээ маш олонний дундаас Петр ингээд төрүүлж ярьдаг нөхөр байсан байгаа. And he finally came to a conclusion. Тэгээ тэр эцэст нь нэг дүгнэлтэнд хүрсэн байна. I'm going fishing. Би буцаад загсчлахаар явлаа гэж хэлсэн байна. Now, here's what's interesting. За ингээд сонирхолтой юм байгаа. How many sheep herders do you know that decide on their day off it's time to go herd sheep? За ингээд танаас хэд чи ингээд хончин хүн нэг амралтын өдрөөр за нэг сайхан хонь хариулъя гэж байгааг сонссон байна. How many electricians do you know on their day off who say I think I'll go wire a building somewhere? За хэдэн цахилгаанч нэг та ингэ сонссон бэ те. Амралтын өдрөөр за нэг явж нэг сайхан цахилгаан хийчихээ те. See, Peter wasn't deciding he was going to be like Pastor Bob and go,
I think I'll go out and have some fun fishing. Петр ерөөсөө боо баг шиг ингээд явж нэг сайхан загсчлаа гэж ерөөс тэгж хэлээгүй маа. What Peter was saying was, I'm going back to fishing. Петр юу гэж хэлсэн мэхээр би буцаж загсчин болъё доо гэж шийдсэн гэсэн үг. I don't know what to do. Би юу хийхээ мэдэхгүй байна. I've seen the miracles. Би гайхамшигтыг харсан. I've even done some of them. Би бүр тэдрийг үйлдэж байсан. But my master's gone. Гэхдээ миний багш миний өдөртөгч явцсан. And this is what I'm falling back on. I'm doing only the fishing. Тэгээд тэр би ерөөсөө загсчилж чадах юм чинь үүнийг л буцаж хийдэ гэж шийдсэн маа. So they go out in a boat. За тэгээд бид нэр завин дээр гараад And they work hard all night. тэгээд шүнжэнгөө маш шаргуугаар ажилласан маа. To the point where they're probably saying, this is more work than I thought it was. I don't remember this. За тэр одоо ийм хэцүү ажил байдаг лүү би ингэж санахгүй байна гэтлээ ингэж ажилласан маа. The sun's starting to come up. Тэгээд нар мандсан. The nets are empty. Тэгээд торонд нь ямар ч загас байгаагүй. And then there's a stranger on the shore. Тэгсэн чинь эрэг дээр нэг танихгүй хүн зогсож байсан. And he calls out, have you caught anything? Ой ямар нэг юм бариу гэж асуусан маа. And maybe John or one of the disciples will start, this is sounding familiar. Тэгээд Йохан ч юм уу нэг дагалдагч нь тий аль нэг нь ингээл хөөе эн чинь юу танил хоолой вэ гэж. Throw the nets on the other side of the boat. Ой нөгөө наад тороо завныхаа нөгөө талд таад үзээрэй гэж хэлсэн маа. John said, yes, this is familiar. Тэгээ Йохан нэрээ танил байх шүү гэж бодсон. Because when they pulled the nets up, there were more fish than they could lift. Яагаад гэвэл яг татаж чадхааргүй дийлэхээргүй тийм их загас баригдсан байсан. And the response was, it's the Lord. Тэгээд энэ эзэн байж тээ гэж хэлсэн маа. How did they know? Because that was the very same miracle he did back in Luke 5 when he called them to follow him in the first place. Тэгээ хамгийн анх Есүс тэднийг Лук 5 дугаар бүлэг дээр хамгийн анх тэр загасчдыг дуудаж байхдаа үйлдэлсэн гайхамшигтайг ижитхэн зүйл тэр газар болсон байхгүй. Peter, being as impetuous as he ever was, jumped in and swam to shore and wrapped some clothes on. Петр нөгөө төрүүлж хөдөлгөөр хөдлөөл ус руу өсөрж ирээд сэлэл явсан. And he left the other disciples to row to shore. Тэгээ бүгдийн нөгөө эрэг дээр орхиол гүйцсэн ба. Dragging that heavy net. Тэгээ нөгөө дагалдагч нь нөгөө хүнд юугаа тороо гаргаж ирээд. And when they all got there after they did their hugs and greetings or whatever they were doing. Тэгээд магадгүй тэд очиод тэрвэрлэлтэй мэдлээд ингэсэн багтаа мэдгүй юу They хийсэн. looked around and Jesus had a campfire going. Тэгээд Есүс харин тэр газар галт хүлцэн байгааг харсан ба. And there were fish cooking on it. Тэгээд дээр нь загас шарж байсан. But he said to him, bring some of the fish you've caught. Гэхдээ тэр ингэж хэлсэн. За барьсан загаснаас нэг хэдийг аваад ирээ чек гэсэн. So they drew this net into the shore. Тэгээд эдгээр нөгөө тороо эрэг дээр гаргаж ирээд Probably up onto the sand. тэгээд элсэн дээр гаргаж ирсэн ойлгомжтой тий. And Jesus said, let's eat. Тэгээд бүгдээ идцгээе гэж хэлсэн байна. But he already had fish cooking. Түүнд тэр аль хэдийн загас шарчихсан байсан юм. And do you think he didn't know how hungry they were going to be or how many disciples there were going to be, so he wanted the other fish in case he ran out? Тэгээ магадгүй тэ загас нь одоо тэнд хэдэн хүн байгааг мэдээд хэд дагалдагч нь хэр үлдсэн байгааг мэдээд ингээд загаснаас шарсан болов? No, the omniscient God wouldn't be thinking those things. Тэгээ яг энийг ингээд ямар бурхан ингээд ямар санаандгүйгээр нэг ийм зүйл ерөөсөө тэр газар болоогүй маа. And they had breakfast. Тэд нар өглөөний цайгаа ууж байсан. But in John chapter 21, it kind of gives you the impression that it was kind of a silent breakfast. Тэгэхдээ Иохан 21 дугаар бүлэгтэр яг юу гэж тэмдэглэгдсэн одоо юу гэж бичсэн ингээ харах юм бол They didn't say much to each other. тэд нар ингээ өглөөний цагаа уухтай юм дуурч чадаагүй ингээ чимээгүй байсан гэсэн. Sort of like a meal that you might have after you and your spouse have had a spat or a fight. Тэгээ одоо ингээд нэг хоёр эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцчаа тэгээд хамт өглөөний цай ууж байгаа юм шиг гэсэн үг. And the only thing you say is pass the salt. Тэгээ зөвхөн ганц хэлсэн юм юу гэхээр тэ нэг давсаа явуулчаач л гэж хэлдэг те өөр юм байхгүй. They had a silent breakfast because at their feet Тэд нар яг чимээгүй л тэр өглөөний цайгаа ууж исэн. were 153 fish. Харин тэдний хөл дор 153 том загас байсан байна. Flipping and flopping Ингээл үсрээл те. and
trying to find water to wet their gills. Тэгээ ингээд нөгөө усаа олох гол загснууд нь ингээд дээр нь үсрээл ингээд байжсэн байна. See, that was the focal point of that breakfast. Тэгээ яг тэдний одоо нөгөө нэг өглөөний цайных нутаг учир тэнд байсан ба. 153 fish on dry land. 153 загас хуурай газар дээр байсан. When they finished eating, John 21 says Jesus asked a question. Тэгээд тэд нэр идэж дуусаад Иохан 21 дээр тэд идэж дуусаад Есүс Петрээс нэг юм асуусан He ба. directed it to Peter. Тэр Петр рүү хандсан ба. He said, Peter, do you love me more than these? Петрэ чи надад хайртай юу гэж асуусан ба. Now, many messages that I've heard on this passage Энэ ишлэл дээр би маш олон номлол сонсч байсан. basically say that Jesus was asking, Peter, do you love me more than John or Andrew or Philip? Тэгээ Петрэ чи надад ингээ Иоханоос одоо бусад дагалдагчдаас илүү намайг их хайрладгүй гэж асуусан гэж байд. In fact, the Russian Bible translates that passage, Peter, do you love me more than these others? Тэгээ Орос Библиэлд юу гэж орчуулсан бэ гэхээр тэгээ чи намайг тэднээс илүү хайрладгүй гэж асуусан. Одоо бусад дагалдагчдаас илүү хайрладгүй гэж асуусан гэж бичигдсэн байна. Jesus wasn't pointing at the other disciples. Гэхдээ Есүс бусад дагалдагч руу бол заагаагүй байсан юм аа. He's pointing out. He's pointing at the fish. Тэр Есүс яг тэр загснууд руу зааж гисэн. Peter, do you love me more than these? Петрэ чи надад энэ загснуудаас илүү хайртай юу гэж асуусан. What was Peter going to say? He Peter- denied Jesus 2 weeks ago. Тэгээ 2-7 хоногийн өмнө Петр Есүсийг үгүйсгэсэн байсан шүү дээ. And now Jesus caught him going back to his old vocation and abandoning what he had taught. Тэгээ нөгөө Петр хуучин амьдрал руугаа буцаад орцсон ингээд явж байхад нь Есүс тэдэнтэй уулзсан байгаа шүү дээ. Now, in the Greek language, there are 3 words for love. Грек хэлэн дээр 3 төрлийн хайр хэлсэн байдаг. There's agape, which is the ultimate love, fully dedicated and embracing whatever it is that you're loving. Агапе хайр буюу бүр ингээд бүхнээ зориулчихсан бүгдийнхээ өгдөг тэр хайр нэг хайр байдаг. There's a word that talks about romantic love. Тэгээ романтик буюу одоо нэг хосын харилцааны хайрын тухай бас байдаг. But the third word is phileo in Greek. Гурав дахь үг нь болохоор филео гэдэг үг байдаг байгаа. And it means, I really like you a lot. Энэ нь болохоор зүгээр би чамтай амар дуртай гэсэн үг баг. And your Bible doesn't necessarily translate it this way, but Jesus asked, Peter, do you agape me? Харин Библи яг ингэж гурваар нь ингэж ялгаж орчуулаагүй. Харин яг грек Библиэлд болохоор Петр чи надад агапе юу гэж асуусан байна. Peter looked down at the fish, Петр загснууд руугаа хараад remembering the rooster crowing back. тэгээ өөрийнхөө Иерусалимд юу хийснээ ямар ичгүүртэй байснаа бодоод What was he going to say? тэр юу гэж хэлэх вэ? And Peter answers, Lord, you know I phileo you. Эзэн минь ээ би танд одоо маш их дуртай гэдгийг та мэдэн шүү дээ гэж филео гэдэг үгээр хэлсэн байна. Хариулсан байна. Lord, you know I like you a lot. Би танд үнэхээр дуртай гэдгийг та мэдэн шүү дээ гэж хэлсэн. And Jesus says, feed my sheep. Миний хондийг тэжээгээрэй гэж хэлсэн. Meaning, go teach the things that I taught you. Миний чамд заасан бүхнийг заагаарай гэж хэлсэн гэсэн үг. Тушаасан гэсэн. Some time passed. За тэгээ нэг хэсэг хугацаа өнгөрөөд Jesus looks at Peter again тэгээ Петр рүү дахин хандсан. and says, Peter, Петрэ do you agape me? чи надад агапе юу гэж бас асуусан байна. And Peter says, Lord, you know Өө эзэн I минь like you a lot. би танд үнэхээр их дуртай гэж хариулсан. Филео гэж хэлсэн байна. And he says, feed my lambs, Миний хоргонуудыг тэжээ гэж хэлсэн. the little ones, Багчуудыг the гэсэн. ones that are fascinated with the floor down here. Тэг ингээд шалан дээр тоглож явах хэрэгтэй хөлтөдөг тий. A third time, 3 дахь удаага after a little more time passes, нэг хэсэг хугацааны дараа Jesus looks at Peter and says, Peter, do you phileo me? тэг Петрэ чи надад филео юу гэж асуусан байгаа. In other words, he didn't ask the ultimate. Есүс нөгөө нэг бүр амар тэр хамгийн агуу хайраар насуугаагүй. Jesus came down to Peter's level where he was. Яг Есүс Петрийн байсан төвшөнд Есүс ирээд ингэж асуусан байна. And probably there was a sigh of relief. Тэгээд Петр баг ингээд таймширсан баг те. Yes, Lord, you know Тийм ээ. I like you a lot.
Эзэм минь би танд үнэхээр их дуртай гэж хэлсэн. But here's what's amazing. Гэтэ агуу зүйл нь юу гэж? The command was still the same. Тушаал яг хэвээр байсан. Feed my sheep. Миний хондийг тэжээ гэж. Wow. What this is saying to me Энэ надад юу хэлж байна вэ? is that most of us sit in a room like this and look at people on a platform За бид нар ингээд энэ өрөөнд сууж байгаа бүх хүмүүс ингээд харж байна. and we say, there's agape. Тэгээд нэг хүнийг хараа те энэ бол жинхэнэ агапе гэж. They look at musicians and praising the Lord and say, there's agape. Эзнийг магтаж байгаа магтаачтай хараад энэ бол жинхэнэ агапе гэж. But they know what they're dealing with in their own life. Гэтэл яг дотроо болохоор өөр юмтай зурлаж They байна. know the frustrations that they feel, the doubts that they still have, Тэдэрт ингээд эргэлзээ байдаг. Тэдэрт яг дотор нь тэмцэл байж байдаг. the fights that they just finished having. Тэгээд яг одоогийн дуусааг байгаа тэр. And they compare themselves and they say, I'm not there. Тэгээд бид өөрсдөө ингээд бусдад харьцуулж байгаа те би яг тэнд байхгүй байна гэх. And you know what Jesus says to that? Тэгээд Есүс түүнд юу гэж хэлсэн гэж? I don't care. Надад хамаагүй. Feed my sheep. Миний хондийг тэжээ гэж. It's interesting that there were 153 fish Тэнд 153 загас байсан гэдэг нь маш сонирхолтой. with all the details that they left out of that story. Тэгээ энэ түүхийн ингээд бүх деталийг анзаарах юм бол те. Why is it important to know that there were 153 fish? Тэнд яагаад 153 загас байсан гэж бичигдсэн бэ? Because marine biologists Тэгээ ингээд усан цэргийн нөгөө биологийн судалдаг хүмүүс say that in the Sea of Galilee тэд нар юу гэж хэлсэнгээр Галил нууранд there are 153 different species of fish. яг Галил нуур дотор 153 төрлийн загас байдгаа гэж тогтоосон байна. This was the example. Тэгээ энэ үнийг бэлэгдсэн байна. This is the world. Энэ болохоор нөгөө дэлхийн. This is what I want you to concentrate on, not going back to fishing. Тэг яг энэ болохоор миний чамайг одоо ингэ төвлөрүүлэхийг хүсэж байгаа тэр дэлхийн маань. Загасчлал биш ээ. 50 days before Pentecost, Пентекост өдрөөс 50 өдрийн өмнө Peter had self-doubt, Петр яг өөртөө эргэлзэжсэн. just like some of you may have. Яг одоо энд байгаа та яг адилхан байж магадгүй. Lord, I've served you long enough. It's time to do something else. Эзэмнэ би ингээ танд хангалттай хөөчлөө одоо өөр юм хийя гэж. Did you catch what Bob said? Тэгээ Боб юу гэж хэлснийг санд I'm 84. би 84-тэй гэж And хэлсэн when шүү I come back again, дээ. Тэгээ би дахиад ирнэ гэж хэлсэн шүү дээ. there's someone who hasn't given up. Тэгээ тэр энэ бууж өгдөг хүн ерөөсөө биш ээ. Some of you sitting here thinking, I did my part. Зарим нь It's болохоор else's turn. би өөрийнхөө хийхийг хийсэн одоо өөр хүн хийгээ гэдэг. I'm dealing with a lot right now. Би одоо хангалттай их асуудалтай байна. I'm frustrated with you, Lord. Би одоо эзэм минь үнэхээр одоо залхлаа. And Jesus says, I understand. Есүс би чамайг ойлгож байна. Now go feed my sheep. Миний хондийг тэжээ гэж хэлж. I'll take whatever level you have Чамд байгаа төвшин надад хамаагүй би тэр чинь авах болно. and I will make it work. Тэгээ би яг үүн дээр чинь ажиллах болно гэж хэлж. It says that in Acts 2, they were meeting together in prayer Тэгээд Үйлс намын 2 дугаар бүлэг дээр тэд нар уулзаа залбирж исэн and were of one accord. яг нэг газар. All that means is in the frustrations that you're feeling at this moment, Тэгээ яг энэ юу гэсэн үг вэ? Яг энэ газар байгаа таны одоо тэр зөвхөрл the solution is prayer энийх чи хариулт юу вэ гэхээр энэ залбирал байгаа. and being with other Christians with the same mind. Тэгээ яг ижлэхэн санаатай бусад итгэгч нартай хамт байх юм аа. And you'll be surprised at what happens in the world where you live. Тэгээ та нар энэ дэлхий дээр таны амьдарч байгаа энэ дэлхий дээр юу танаар дамжуулан юу болох талаар үнэхээр гайхах болно. With your agape Таны агапетэй хамт or with your phileo. магадгүй таны филеотэй ч хамт байж болно. And what you will be Та ямар байх нь is evangelizing Mongolia like never before. тэгээ та юу хийх вэ гэхээр та Монгол сайн мэдээг урд өмнө байгаагүйгээр тараах болно. When the power of the Holy Spirit comes over you like in Acts chapter 2, Хэрвээ яг Үйлс намын 2 дугаар бүлгийн тэр ариун сүнс яг та нарын дээр ирэх юм бол a person that
self-doubt and frustration, Тэгээ ингээд цөхөрцөн тэр өөртөө эргэлдсэн байгаа тэдгээр was хүмүүс filled with the Holy Spirit, эзний сүнсээр дүүрээд and stood up тэгээд босон зогсоод and gave a message that sent the world on a different course. тэгээд энэ дэлхийг өөрчлөх тэр номлыг хийх болно. It can happen here. Энэ газар энэ болж болно. Lord, give us the courage Эзэн минь та бидэнд эр зэргийг өгөөч. to confess our sins on a regular basis, Өөрсдийн гэм нүглийг хүлээн зөвшөөрөх, to make things right with fellow, бусадтай харилцах харилцаан дээр минь to know that you'll give us the ability to increase our level of love. та бидний яг таныг хайрлах хайрыг өсгөнө гэж бас итгэж байна. And I pray this in Jesus' name. Amen. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна.